За ер нь бол энэ хилийн чандад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тоо бол гадаад яамнаас авагдсан өнгөрсөн жилийн тоогоор бол нэг 230-аас 40 орчим мянга байна гэж үзэж байгаа. Хилийн чандад байгаа монголчуудын хувьд бол үнэхээр бас бор зүрхээр ажиллаж амьдарч суулж болсорч байгаа. Тэр тусмаа бүгд найрамдах Солонгос улс болон Америк нэгдсэн улсуудад бас аль бие усны эрхтэйгээр биш одоо хашлан дотор хэлэхэд хууль бусаар гэж нэрлэгдээд байгаа. Энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байгаа. Ер нь бол хилийн чандад ажиллаж байгаа Монгол улсын иргэд жилдээ асар хэмжээний мөнгөн гуйлгыг Монгол улс руугаа шилжүүлж байгаа. Энэ нь бол шууд болон шууд ус утгаараа Монголын эдийн засагт валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх маш том боломж болж байгаа шүү. Энэ утгаараа бол эх орноосоо хол хилийн чандад хүний нутаг, гүний хушуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдэд дэмжих. За ажлын хэсгийн 4-р микрофон. За 23 оны эцсийн байдлаар Монгол улсын гадаад хэргийн яамнаас гаргасан тоо баримтаар нийт 208 мянган Монгол улсын иргэн гадаад улсад оршин сууж байгаагаас аль биесны хөдөлмөр эрхэлж байгаа 119 мянга буюу 50 орчим хувьтай л гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсын иргэн эрх зүйн ямар статусаар тухайн оронд амьдарч байгаагаас үл шалтгаалаад хэрвээ татвар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол түүндээ ногдох нийгмийн хамгааллын баталгаагаа шаардах эрхийг хангуулах чиглэлээр л бид хилцээрийгээ санал тавьж ингэж явж байгаа. За бусад улсуудын зүгээс бол аль бие ёсоор амьдарч байгаа иргэнд илүү нийгмийн хамгааллыг үзүүлэх гэсэн ийм чиглэл баримталдаг. За гисэн хэдий боловч бид нэр үйлдвэрлэлийн ослын даатгал, за эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчлэхээ зэрэг энэ наад захын хүний эрхийн асуудлууд дээр бас санал тавьж ажилладаг. Тэгэхээр Солонгос улсад бол хамгийн нааштай хилцээрийн хувьд Солонгост ажиллаж байгаад буцаж хилээр гарсан тохиолдолд төлсөн шимтгэлээ бүгдийг авчиж байгаа.